Ерөнхий боловсролын сургуулиудад ихтэй сургууль, коллежид мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч, сурагч болон оюутан залуусыг нийслэл хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэх, бүтээн байгуулалтанд гар бие оролцуулах, нийслэлтэй хайртай залуус болгох эрхэм зорилтын хүрээнд Монголын оюутны холбоо олон улсын хүүхдийн найрамдал төвтөө хамтран санамж бичигт гарын үйлдвэрлэх зураг хамтран ажиллахаар боллоо. Монгол улсын иргэн бүрийг соёлтой болгосон байгальд их дэлхийгээ хайрлаж байхыг энэ үеэр мөн уриалж байлаа. Ер нь бол бид нар өнгөрсөн хугацаанд ч гэсэн манай захирагчийн ажлын албанаас хог хаягдлын эсрэг хүүхэд залуучуудтай хандсан. Тэгээд тэрийг хүүхэд залуучууд дэмжихэд бол ер нь хог хаягдал хаях нь өөрөө тийм нүдэнд их гэм согогтой үйлдэл болж хувирч байгаа нь их тодорхой байсан л да. Тийм ч учраас ийм хоёр байгууллагатайгаа хамтарч ажиллах гэж байгаа их таатай. Үр дүн төрнө гэдэг нь бол эргэлзээгүй хамгийн гол нь. Тэгээд та бүхэндээ талархаж байна. Ер нь бол энэ нөгөө талаасаа бол энд хүнд суртал захиргааны аргаар ер нь энэ аж ахуйн үйл ажиллагаа, иргэдэд үйлчлэх, иргэдийн ажилтнаа амьдруулах энэ нөхцөл байдлыг хангах үйл ажиллагаа их хангалттай биш юм байна. Энэ бол илүү их итвэх санаачлаг гаргаж сэтгэл зүрхээ зориулдаг ийм хүүхдийн байгууллагууд, оюутны байгууллагууд, мэтийн ийм байгууллагуудтайгаа ажиллах нь бол бас өгөөж нөх өндөр. Захиргаа бол нэг дутагдал нь өөрөө өөртөө ажиллах гэдэг ерөөсөө болж өгдөг. Тийм учраас гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа сулдаад иддэг. Харин та бүхэнтэй хамтарч ажиллахад бол ийм хүн ард руугаа чиглэсэн үйл ажиллагаа илүү их үр дүнтэй, үр ашигтай болно гэдэгт итгэж байна. Тэгээд их баярлалаа. Хамтдаа их баггүй ажил хийнэ гэж бодож баярлалаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хог цэвэрлэгээ айлдварх аж ахуйн нэгж байгууллагын хог тээвэрлэлт, аж ахуйн нэгж байгууллагын гадна орчны тогтчлолт, хаягд хяналт тавих судалгаа хийх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд сонгон шалгаруулалтад зохион байгуулсан байна. За энэхүү санамж бичигт Монголын оюутны холбоо гарын үсэг зурснаар оюутнуудын цагийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн гэдгийг энэ үеэр мөн онцолж байлаа. 5 онд байгуулагдсан. Ерөнхийдөө бол байгаль орчин ногоон хөгжил, доктортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага байгаа. Тэгэхээр манай байгууллага болохоор нэгдүгürt бол байгаль орчны бохирдол, орчны ариун цэвэр, орчны эрүүл мэндийн талаар судалгаа шинжилгээ хийдэг. Мөн нүүбийн байгаль орчны хөтөлбөрийн туунзаа гэдэг залуучуудын сүлжээ байдаг. Энэ сүлжээний үндэсний зохицуулагч байгууллагаар ажилладаг юм байгууллага. Тийм хамгийн гол нь ерөнхийдөө бол яг энэ иргэдээс олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулахад энэ төрийн бас байгууллагуудтай хотын зүгээс ингэж хамтарч ажиллахаар санал тавьж гэрээ байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Мэдээж хэрэг хотын тогтчлолт үйлчилгээ ялангуяа хог хаягдлын менежментийг сайжруулахад иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг сайжруулахад энэ маш чухал үүрэгтэй гэж үздэг. Тийм. Ерөөсөө төрийн бас байгууллагууд минь өөрийнх нь үүрэг мэн олон нийтийн сайн сайхны төлөө олон нийтийн үйл ажиллагааг сайжруулах гэж хэлж байгаа. Тэгэхээр төрөөс өөр үйл ажиллагаагаа бас аль болохоор төрийн гүйцэтгэх үүргийг төрийн бас байгууллагуудаар хийлгэж байгаа нь өөрөө төрийн байгууллагуудын ачааллыг багасгах. Дээр нь бол хамтын ажиллагааг нэмэгдүүлэхтэй. Дээр нь бид нар иргэдтэй шууд харьцдаг учраас харьцаж ажиллаж байгаа учраас олон нийтийн оролцоог яг энэ төрийн үйл ажиллагаанд бас давуу оролцуулах хамтын ажиллагаа сайжруулах төлөө өртөөтэй. За Монголын оюутны холбоо ер нь Монгол улсыг суралцж байгаа нийт оюутнуудын маань дийлэнх хувь нь Улаанбаатар хотод суралцж байна. Тийм учраас энэ оюутан залуучуудынхаа хүч хөдөлмөрийг ашиглаад энэ нийслэл Улаанбаатар хотод толгомдож байгаа асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ та бүхний ярьж байгаа асуудлууд бол нийтлэг ногоон байгууламж, хог хаягдлын асуудал. Хамгийн гол асуудал нь оюутнуудын ашиглаж энэ асуудлуудаа шийдвэрлэх хүрээнд Монголын оюутны холбоо нийслэлийн засаг дарганы намын газартай хамтарч ажиллана. Ажиллагааны бас чиглэлийн хүрээнд бас өөр ямар чиглэлээр хамтар ажиллах вэ шүү дээ. Яг гол асуудал. Ерөнхийдөө энэ оюутны цагийн ажлын чиглэлээр болон энэ оюутнуудын олон хүн байгаа те суралцж байгааг нь ашиглаж хүний хүчийг ашиглах энэ чиглэлийн олон ажлуудыг зохион байгуулж байгаа да ер нь. Цагийн ажлын цалингийн хувьд хөгжсөн зүйл байгаа юм. За ер нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад тухайн үйл ажиллагааны цар хүрээ хамрах байдал төрийн болгоноос шалтгаалж онцлог янз байна да. За өнөөдөр оюутнуудын маань нэг давуу тал нь ер нь энэ ногоон байгууламжийн чиглэлээр суралцж байгаа оюутнууд оюутнууд өөрөөсөө багшлах боловч тэр сургалт үзүүлэх тийм боломжтой нэг нэгэндээ дамжуулах мэдээлэл чадж байгаа зүйлээ хуваалцах юм боломж нь үлээ.
Санамж бичгийн хүрээнд цэцэрлэг түрээлэн мод тарих, оюутны их цэвэрлэгээ хийх, автобусны буудал угаах, Чингисийн талбайг угаах гэх мэтчлэн маш олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм байна. За манай улсын хувьд мөрдөгдөх ёстой нэг асуудал бол аж ахуй нэгж байгууллагуудын гадна орчны цэвэрлэгээ хийгдэх үеийн асуудал энэ үеэр мөн яригдлаа. Хогийг хүн бүтээдэг. Тиймээс иргэн та бүхнийг дор бүрнээ ухамсартай байж хоггүй эрүүл улсад амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлэхийн төлөө энэхүү төрийн бүс байгууллагууд болон нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахыг уриалж байна.